За 16 дугаар бодлогыг бодъё бүгдээрээ. Зурагт үзүүлсэн хэлхээний түлхүүрийг залгавал аль эсрэгүүцэл дээр ялгарах дулааны хэмжээ хамгийн их байх вэ? Иймэрхүү төрлийн бодлогыг яаж боддог вэ гэхээр зүгээр л энд нэг юм гүйдэлгүүлэгч 1 ампер гүйдэлгүүлж байгаа. Энэ хоёрын нийлбэр дээр 2 дээр нэмэх нь 2 тэнцүү хэд байх вэ? 4. Энийг одоо нэгээр үржүүлчих тий. 1 ампер үржүүлэх юм бол 4 вольт унах нь байна гэсэн үг. Энэ 4 вольтын бол энэ зэрэгцээ дээр 4 вольт, дээд талын зэрэгцээ дээр мөн 4 вольт хүчтэл унах нэ. Эдгээрийг ашиглаад бүгдээрээ бодъё. Тэр дээгүр гүйж байгаа гүйдлийг I1 гэчээ. Надад гүйдлүүд нь хэрэгтэй. Яагаад би I квадрат RT гэж олгож байгаа учраас. Ингээд энэгээр гүйж байгаа гүйдэл нь эдгээрийн нийлбэр I болно гэсэн үг. I1-ийг олъё. I1 4 вольтыг 3 омд хуваагаад 3.4 ампер гарах нь байна. I2 4 вольтыг 2-т хуваагаад 2 ампер гарах нь байна. I3 мөн 4-ийг бүгдээрээ хэдэд хуваах вэ? За I3-ыг угаасаа мэдчихэж байгаа шүү дээ. I3 гэдэг чинь дор 1 ампер гэдэг өгсөн байна. Тэгэхээр I-ыг бол энэ дээрээс бүгдээрээ I тэр дээрээс 3.4 ирнэ. 2 гэдэг чинь 3.6 гэсэн үг. 1 гэдэг нь 3.3 гэсэн үг. Энэ дээрээс 13 гарах юм байна. 13-ыг хуваах нь 3 ампер гүйдэл хиндээгүр гүйж байгаа. Энэ R5 дээр гүйж байгаа. За ингээд одоо ялгарх дулааны хэмжээг нь бүгдээрээ олъё. Joule Lenz's хуулиар Q I квадрат R T гэж болдог. За энэ дөрвийн дагуу бүгдээрээ явах нь байна. Ингээд нэгдүгээр эсрэгүүцэлээр ялгарч байгааг нь Q1 гэчээ. Тэн дээр гүйж байгаа гүйдэл I1 3.4-ийн квадрат 16-ны за 9-ны 16 үржих нь 3 үржих нь T. Энэ хэд вэ? 16-ыг хуваах нь 3 T болох нь байна. За энэ бол 1. Q2 тэнцүү. Гүйж байгаа гүйдэл маань 2 4 үржих нь 2 үржих нь T. 8 T болох нь байна. Q3-ыг олъё. Хаана ялгарч байгаа дулаан бэ гэвэл энэ дээр ялгарч байгаа дулаан тэр маань энэ. Q3 тэнцүү. Гүйж байгаа гүйдэл 1 ампер 1-ийн квадрат 1 үржих нь 2 үржих нь T буюу 2 T болох нь байна. Q4 бас мөн адилхан 2 T болно. Хоёулаа ижилхэн учраас Q5-ыг олъё. Q5 түүн дээр гүйж байгаа гүйдэл маань I 3.13 169-ийг хуваах нь 9 квадрат дэвшүүлээд 0.4 үржих нь T байх нь. За энийг тооны машинаар тооцоолъё. 169-ийг хуваах нь 9 үржих нь 0.4. Энэ 751. За 7.5 л гэж. 7.5 T гардаг байх нэ. Хамгийн их нь хэн байна энэ дээрээс? Энэ бол 5.3 ойролцоогоор. Хамгийн их ялгарч байгаа дулаан нь энэ 8 T харагдаад байна те. 8 T. Тийм учраас Q2 дээр хамгийн их дулаан ялгарх нэ гэж хариулах нь бүгдээрээ. Q2 гэдэг чинь өөрөө Q2 биш R2 дээр Q2 дулаан ялгарч. За 17 дахь бодлогыг бодъё. Зурагт үзүүлсэн хэлхээ тус бүрээр гүйх гүйдлийн хүчнүүдийн харьцаа ямар байх вэ гэж асуусан байна. Энийг эпсилон гэчээ. Энэ бол нийтдээ 3 эпсилон. Цахилгаан хөдөлгөж хүчтэй болох нь эпсилон хасах эпсилон тууж чинь энэ хоёр хоорондоо хураагдаад 1 эпсилон болох нь байна. Энийг хэрхэн яаж болох вэ? 3 эпсилоныг юунд хуваах вэ? R тувааж болно. I2-ыг яаж болох юм? Эпсилоныг R тувааж болно. За энэ хоёрыг хооронд нь харьцуулъя. I1-ийг хуваах нь I2 3 эпсилон R хувааж байгаа учраас ингээд байран солигдно. 3 гарах нэ. DR бол гарах нь. Бодлого 18. Резистор дээр 240 вольт хүчтэй унахад түүний чадал нь 400 ватт байжээ. Нэг юм резистор байлаа гэж бодъё бүгдээрээ. R. За энэ дээр унж байгаа хүчтэл нь 240 вольт байхад чадал нь 400 ватт байсан. Ингээд хэзүүлээ энэ дээрээс R-ыг олж болж байна. Яаж болох вэ? Чадал гэдэг бол V квадратыг хуваах нь R байдаг. Энэ дээрээс R гэдэг нь V квадратыг чадалт хуваасантай тэнцэх нэ. За энийг магадгүй би P үсгээр тэмдэглэх байж. За энэ дээрээс үргэлжлүүлвэл V квадрат буюу 240-ийн квадрат хуваах нь 400 ватт. Тооны маш ашиглая. 144 гарах нь байна. Ом эсрэгүүцэлтэй байх нь байна. За ингээд 144 ом дээр 120 вольт хүчтэлд ижил чадал гаргах системийг бий болгох. Чадал нь 400 ватт байх ёстой. 120 вольт 400 ватт гаргахын тулд уг резисторт ямар эсрэгүүцэлтэй резисторыг хэрхэн холбох вэ гэж асуусан. Цуваа юу, зэрэгцээ юу? За бодоод үзье. 400 ватт маань хэвээрээ байгаа.
120-ийн квадрат нэг мэдэгдэхгүй эсэргүүцэл болсон. За тэгээд тэр эсэргүүцэлд нь хувааж өгнө. Мэдэгдэхгүй эсэргүүцэл олъё. 120-ийн квадратыг 400 хувааны нуудаад 36 болж буурсан байна. 36 Ом болж буурсан байна. Хэдээс 144-өөс 36 болж буурсан. Эсэргүүцэл буурна гэдэг чинь энд ямар холболт явсан бэ гэвэл биш үү те? Зэрэгцээ холболт явсан гэсэн үг. Зэрэгцээ холболтон дээр эсэргүүцэл буурдгаа гэдгийг би та бүхэнд харуулсан. Гүйцлийн зэрэгцээ холболт. За тэгвэл ямар хэмжээнийхийг зэрэгцээ холбосон юм бэ? Анх надад R гэдэг ийм эсэргүүцэл байсан. Нөгөөтгийг нь R1 гэчээ. Түүнийг зэрэгцээ холбоход энэ хоёрын нийлбэрийг ингэж олно. Тэгээд энэ нь хэд гарах ёстой юм бэхээр 36 гарах учиртай. R маань 144 байсан. 144 R1 баахан 144 дээр нэмэх нь R1 36. 144 R1 тэнцүү 36 144 хэд юм бэ? 5184 гинэ. 51 84 нэмэх нь 36 R1 144-өөс хаслаа. 36 144 за 108 R1 5184 5184 хуваах нь 108 48 48 Омыг зэрэгцээ холбосон байх. За тийм хариу байна уу? За тэр маань тий хариу болж таарах нэ. 19 дугаар бодлогыг бодъё. 19-дэр электролиттэй холбоотой бодлого орж ирсэн байна. Их сонирхолтой. Электролитийн савнуудыг холбож хэлхээ үүсгэсэн байна. Зурагт үзүүлсэн. YZ2 маань хоорондоо зэрэгцээ нийлээд X-тэй цуваа байх нь. Z хуруу шилэнд 30 см3 хий ялгарсан бол X ба Y хуруу шилнүүдэд хоримтлагдах хийн эзлэхүүнүүдийг тогтоо. Эдгээр нь ямар хий байх вэ гэж асуусан байна. За харъя. Z-ийг харсан чинь 2 электродыг аваачаад нэг хуруу шилэнд хийцэн байна. Нэг электрод дээр хүчил төрөгч, нөгөө электрод дээр ус төрөгч ялгардаг. Ямар хэмжээтэй байх вэ гэвэл хүчил төрөгч ба ус төрөгчийн харьцаа нь нэгийг хуваах нь 2 байдаг. Эзлэхүүнийгээ ингэж хуваана. Тэгэхээр энэ дотор нийтдээ өгүүлбэр дээр хэлсэн байгаачлан 30 см3 ийм эзлэхүүнтэй хий ялгарсан байна. Тэр нь ус төрөгч ба хүчил төрөгчийн нийлбэр нь. Тэгэхээр 30 см3-ийг 3-т хуваахаар 10 см3 гарна. 1 гэдэг нь 10 см3 өөрөөр хэлбэл 10 см3 нь O2 байх нь харин үлдсэн 20 см3 нь өөрөө H2 байх нэ. За энэ бол чухал. Яагаад вэ гэхээр тэр би энийг арилгаж байгаад ингээ харах юм бол энэ сөрөг одоо энэ хасах электрод дээр буюу энэ талын электрод энэ нэмэх энэ хасах талын электрод дээр очиод эхлээд ус төрөгч маань очдог тийм ээ. Ус төрөгч ялгардаг. Тэгэхээр энд ус төрөгч ялгарсан бол H2 ялгарсан бол энэ маань ингэж үргэлжилж яваад дээшээ яваад энэ тал дээр ч гэсэн энэ хуруу шилэн дотор ус төрөгч ялгарч байна гэсэн үг. Тэгэхээр энэ дотор хэн ялгарх вэ гэхээр ус төрөгч ялгарх нь байна. Хоорондоо зэрэгцээ байх юм бол ижил хэмжээгээр ялгардаг. 20 см3 ялгарсан бол дээд талд нь ч гэсэн ижил хэмжээгээр 20 см3 ус төрөгчийн хий ялгарч тухайн Y хуруу шилэн дотор орох нэ. За тийм хариунууд байна уу? Тэрийг эхлээ харчээ. Энд нэг байна. 20 см2 куб ус төрөгч. Энд байна. За энэ биш байна. Хүчил төрөгч гэж байна. За энэ байна. Тэгэхээр үндсэндээ бол хэдүүл А юм уу E2 аль нэгийг л авч үзэх нь л дээ. За нөгөө тэгвэр X дээр юу ялгарх вэ гэдгийг л аваад үзчихье. X маань тухайн батарей эрэг туйлд холбогдсон байгаа бөгөөд за түүнийг тэр электродыг бид нар хуруу шилэн дотор хийсэн учраас энд ялгарх нь хүчил төрөгч байна. Хасах тал дээр байх юм бол ус төрөгч ялгарна, нэмэх тал дээр байх юм бол хүчил төрөгч ялгарна. Тийм учраас E бол буруу болоод явчлаа. E бол буруу болоод явчлаа. А хариулт маань зөв байна. За яагаад А хариулт зөв байгаа юм бэ? Яагаад 20 см3 хүчил төрөгч гэж? За энд бол ингээд 10 см3 хүчил төрөгч ялгарчихсан байгаа. 10 см3 O2 түүнтэй зэрэгцээ холбосон энэ дээр нь энэ электрод дээр мөн 10 см3 ялгарсан байна. 10 см3. За ийм зэрэгцээ холболт дээр бид нар яадаг вэ гэхээр эдгээр хийн одоо тэр эзлэхүүнүүдээ хооронд нэмэх үүрэгтэй 10 дээр нэмэх нь 10, дээд талд нь 10, доод талд нь 10, нийтдээ 20 см3 ялгарсан байна. 20 см3 хүчил төрөгч цуваа холбогдсон байгаа. Тэр
одоо электролитийн савнд яг л адилхан хэмжээний адилхан эзлэх хүчил төрөгч ялгарах үүрэгтэй. Тийм учраас энэ дээр ялгарч байгаа хүчил төрөгч маань 10 дээр нэмэх нь 10 буюу 20 см куб эзлэх үнэтэй байх нь. Тийм учраас А хариулт маань зүгөөсөө зөв. 20 дугаар удалгыг бодъё. Зэсийн байвын туусмлаас 132 г зэс ялгарсан бол хичнээн хэмжээний аг буюу мөнгө ялгарах В гэж асуусан байна. За иймэрхүү ялгарч байгаа бодлогыг бид нар Фарадайн хуулиар цааш нь харуулжуулна. За тэр маань A, I, T хуваах нь 96500 үржих нь N. Доотлынх нь тоо буруу байхыг үгүйсэхгүй тэрийг хураагдах учраас багш нь ингээд биччихлээ. Та бүхэн маань олоо зүгээр нь бичээрэй. Ингээд зэсийн ялгарсан тэр бодисын тоо хэмжээ. За тэр массыг нь болохын тулд M1 гэж тэр маань 132 г. Ингээд A1 А-юуд нь ижлэх юм байна. Ягаад цуваа холболттой учраас энэ дээр ч гэсэн А-г үүдэлгүй, энэ дээр ч гэсэн А-г үүдэлгүй. Тийм учраас А-гаар нь биччихье. 96500 үржих нь N1. Харин тэр мөнгөнийхийг яаж бичих вэ? Мэдэгдэхгүй байгаа. А нь өөр, А-г нь ижлэх нь 96500 ижлэх нь N2 маань өөр байгаа. За энэ хоёрыг бараг хуваачвал айтайхан харагдаад байгаа чинь M1 M2 хураагдах зүйлс байгаа билүү? Энэ хоёр ингээд хураагдан 96500 A1 N1 үржих нь N2 A2 болох юм байна. За энэ дээрээс бүгдээрээ үргэлжлүүлж явна да. За орлуулъя. Тэг 32 M2 мэдэгдэхгүй. A1 64 юм байна. N1 нь 2 үржих нь 108 юм байна. Ингээ хураагдаад 32 болох нь байна. 32-ыг хуваах нь 108. За эд гард юм бол тоо. Calculator ашиглая. Calc 32-ыг хуваах нь 108. 0.3 ойролцоогоор. За 0.3 ойролцоогоор. Ингээд M2 гэдэг нь тэг 32-ыг 0.3-т хуваасандаа тэнцэх нь байна. 108 грамм хэмжээний аг буюу мөнгө ялгарх нь байна. За энийг ингэ бодчих. Бодлого 21. Хуурай эсийн зайгаар 5 секундээр дунджаар тэг 132 ампер гүйдэлгүй нэ. Энэ хугацаанд үргэлжсэн цайрын атомын тоог олооч гэсэн байна. Ямар хэмжээний цэник гүйсэн бэ? Олъё. 5-ыг үржих нь тэг 132. 5-ыг тэг 132 үржүүлээд 1.6 юм а да. Колон хэмжээний цэник байх нь. Энэ цэнигийг хэдэн ширхэг электрон маань нийлж ээж бүтээх вэ гэдгийг бүгдээрээ олъё. 1.6 нь X 1.6-ыг үржих нь 10-ын хасах 19 зэрэг маань өөрөө нэг электроныг илэрхийлнэ. Нэг электроны цэнигийг. За энэ харьцаан дээрээс юу гэж гарч ирэх вэ? X тэнцүү 1.6-ыг үржих нь нэг электрон хуваах нь 1.6-ыг үржих нь 10-ын хасах 19 зэрэг колонууд нь хураагдаад электрон цаана үлдэх нь энэ хоёр хураагдаад 10-ын 19 зэрэг ширхэг электрон байх нь. Ширхэг электрон гэж тавьчих. Дашрамт хэлэхэд цайрын атомыг нэг атомыг үргэхэд шаардагдах электроны тоо 2 электрон. Тэгвэл нэг атомыг 2 электрон бий болгож байгаа бол 10-ын 19 зэрэг ширхэг электрон маань хэдэн атомыг гаргаж ирэх вэ? Түүнийг X' гэд X' бүгдээр олъё. X' гэдэг бол 2i 10-ын 19 i үржих нь 1 атом. И-нүүд маань ингээ хураагдчихна. X' гэдэг бол шиг 15-ыг үржих нь 10-ын 18 зэрэг цайрын атомыг үргэнэ. Бодлого 22. Зурагт үзүүлсэн электролитийн савнууд ижил болно. M савнд 10 г бодис ялгарах бол К савнд ямар хэмжээний бодис ялгарах вэ? Ялгарч байгаа бодис маань гүйж байгаа гүйдэлтэй ямар хамааралтай юм бэ гэдгийг бүгдээрээ харъя. A, I, T 96500 үржих нь N гэдэг хамааралтай буюу шууд хамааралтай байх нь. I гүйдэл гүйж яхад 10 г ялгарч байгаа юм бол 2I гүйдэл дээр 20 г, 3I дээр 30 г ялгарх нь байна гэсэн санааг илэрхийлнэ. Тэгвэл энд I гүйдлийг гүйлгэж. Энэ хоёр хоорондоо цуваа холболттой. 10 г биш I гүйдэл. I гүйдэл гүйж яхад 10 г ялгарсан. Эндээс 2 байна. Одоо энэ электролитийн савнаас 2 байгаа.
Тэгвэл энэ нийтдээ ямар хэмжээний хүчтэйг бий болгохыг бол 2-ыг үржих нь I хэмжээний хүчтэйг бий болгоно. Тэр маань D талынхаа зэрэгцээ холболттой байгаа хүчтэйгээ тэнцүү байх ёстой. Тэр утгаараа тэр D талын хэсгээр 2I гүйдэлгүйж байгаа. Жишээлбэл ингэ бодоод үзчих. Энийг эсэргүүцэл, энийг эсэргүүцэл, энийг эсэргүүцэл гэж бодоод үзье. 2IR гэдэг маань миний унж байгаа хүчтэл мөн үү? Зэрэгцээ холболтон дээр хүчлүүд маань ижилхэн байх ёстой. Доод тал дээр нь 2R үржих нь I буюу дахиад хүчтэл нь ижилхэн гарах ёстой зэрэгцээ холболт дээр. Тийм учраас 2I гүйдэлгүй гэдэг байгаа маа. Энийг арилгах чи бий. Жохон толгой эргүүлээд гэж байна. За ингээд I гүйдэлгүйж яхад 10 г юм болвол D тал дээр нь 2I гүйдэлгүйж яхад 20 г. Энд ямар хэмжээний гүйдэлгүйх вэ гэдгээ бүгдээрээ харъя. I дээр нэмэх нь 2I буюу 3I гүйдэлгүй. Ингээд 3I гүйдэл дээрээс хэдүүлээ хэд гэж олж болох вэ гэвэл 30 г гэж олж болох нэ. За тэгвэл энэ хариу маань 30 г. Магадгүй энийг ингэж бичвэл илүү зүг байх. 30 г нь 3I дээрх утсын тоо хэмжээ.